Монголчууд дэлхийн сагсан бөмбөгийн ертөнцид нэг том мөрөө үлдээлээ. 3 харьцан 3 сагсан бөмбөгийн 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болж өнгөрлөө. Тэгвэл энэхүү тэмцээд манай улсын эмэгтэй чигшээ баг ямар зам туулж түүхэн амжилтанд хүрсэн тухай та бүхэнд тоомлон хүргэе. Манай баг D зонд Бразил, Украин, Испани, Германы чигшээ багуудтай уулзраад харан тоглосон. Хамгийн ихний тоглолтод Бразилийг 16-14 харьцаатай хоцсон юм. Тус тоглолтод Батэрдний ариун цэцэг 7 оноогоор бүх тоглогчийг тэргүүлсэн юм. Nianzab hits it, and the Mongolians come from behind to win it. This is what the game is all about. Wow! The floor is shaking in this place. Харин дараагийн тоглолтод Испанд 22-10 харьцаатай хожигдсон бол хэсгийн 3 дахь тоглолтод 18-14 харьцаатай Герман улсын шигшээ багийг буулгаж авсан юм. Үүний дараа хэсгийн хамгийн сүүлийн тоглолт болох Украины эсрэг Онлбаатарын хулан нэмэлт цагт 2 онооны шилд амжилттай болгосноор 18-16-гаар хоцсон. Улмаар манай баг 3 хожил 1 хожигдолтой хэсгээсээ 2-оор гарсан юм. Хасагдах шатны учраанууд дардан байсангүй. Бид шүүгийн 16-гийн тоглолтод дэлхийн номер 1 дээр бэлэгддэг бүгд найрамдах Хятад ард улсын шигшээ багтай таарсан юм. Тоглолт ширүүн уур амьсгалтай үргэлжилж 2 багийн тэргүүлэл ээлж дараалан солигдсоор онооны харьцаа 19-дэр тэнцэж үндсэн цаг дуслаа. Нэмэлт цаг дээр төрүүлж 2 оноо авсан баг нь ялна. Хятадын товтлогыг манай охид маш сайн хамгаалсаар хариу товтлогоонд Онлбаатарын хулан дундын зайнаас хөөргөд товтлосоор 1 онооны тэргүүллийг авлаа. Үүний дараа Батэрдний ариун цэцэг самбар доороос өрсөлдөгчөө биеийн хүчээр илүүрхэж багтаа хожлын оноог авчирсан юм. Ингэснээр 2 багийн тоглолт 21-19-оор өндөрлөж Монгол улсын эмэгтэй шигшээ баг бүгд найрамдах Хятад ард улсын багийг гэрт нь хариулсан юм а. Шүүгийн энд манай охидыг сагсан бөмбөгийн эх орон Америк нэгдсэн улсын шигшээ хүлээж байлаа. Энэхүү тоглолтч мөн гал гарсан маш сонирхолтой болсон юм. Бүхнээ дайчилж эцсийн мөч хүртлээ тэмцэн 2 багийн тулааны үндсэн цаг дуусахад ердөө 2 секунд дутуу байхад Америкийн баг алдаа хийснээр Нямжогийн нандин хүсэл торгуулийн шугамны ард зогссон юм. 2 шидэлтэй хоёуланг нь хийснээр 18-15-ын харьцаатай манай улсын шигшээ баг хагас шигшээж шалгарч тэмцээний хамгийн том апсетийг төлөвлөсөн юм а. Pull off the biggest upset ever. The women in Mongolia channel an inner spirit that we haven't seen. This is what legends are made of. Хагас шигшээ боёо шүүгийн дөрөвт Польшийн багтаа очроод тааран мөн лайм тэмцээн өрсөлдөөнийг үзүүлсэн юм. Тоглолтын үндсэн цагт оноо 16 дээр тэнцэж нэмэлт цаг гаргахаар болов. 2 багийн алдаа аль аль нь 7 буюу алдаа гарах эрхгүй тоглолт нэмэлт цагт үргэлжилж байв. Польшийн тамирчин Вероника Теленгэ самбар доороос 1 оноо авснаар Польшийн шигшээ баг оноо илүү гарсан юм. Хариу тоглолтод ариун цэцэг нандин хүслээр пикет поп явснаар 2 дээр зай үсэж шидсэн юм. Энэхүү шидэлтэнд Монгол улсын нэмэгтэй шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн болцол хангаж финалд гаргасан тасалбар болсон юм. Mongolia are going to the ball. The final in OT. The crowd is финалд манай улсын эмэгтэй шигшээ Нидерландын багт 15-9 оноогоор ялагдл хүлээснээр мөнгөн медалийн эзэд болсон юм. Одоо харин та бүхэнд монголчууд тус тэмцээнд ямар амжилтын эзэн болсон талаар танилцуулъя. FIBA 3 харьцан 3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлэгдэлийн шигшээ багтаа Онлбаатарын хулан нэрлэгдсэн байна. Батэрдний ариун цэцэг тэмцээний турш 44 оноо авснаар хамгийн өндөр оноотой тоглогч болжээ. Монголчууд анхудаа Олимпийн төрлийн багийн спортоор дэлхийн медалийн эзэд болсон нь энэ байлаа. Аз ТV-с 3 харьцан 3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шилдэг дөрөвт үлдсэн 2 дахь баг бол Монгол болж үлдсэн юм. Дэлхийн аваргын тэмцээний дараа Онлбаатарын хулан дэлхийн чансааны 9-р байрт, харин Батэрдний ариун цэцэг 12-р байрт дэвшсэн байна. Энэ бол зүгээр нэг мөнгөн медаль 2-р байр биш. Энэ бол 3.5 сая хүн амтай монголчууд багийн спортоор дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай гэдгийг дахин нэг удаа харуулсан үйл явдал юм.